Шүүхийн ерөнхий зөвлөл үзүүлж байна. Монгол улсын нэрийн үндэс хараад байсан байх. тэр Тэр энэ хүрээнд бол их олон зүйл шинжилгээ. Шудраг болсон даруулж байгаа маш том хөрөнгө оруулалт хийсэн. Иргэд олон нийтийн саналыг цахимаар болон бичгээр авч шийдвэрлэж байна. шүүхийн шинжилгээ Шүүх эрх мэдэл, шүүхийн тогтолцооны талаар өгүүлдэг дэнс нэвтрүүлэг энэ удаагийн дугаараараа шүүгчийн төвчхүү хэмээх сэдвийг хөндөж байна. Шүүгч гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдсон хууль ёс, хүний эрх чөлөө, шудраг ёсыг сахиулан хамгаалахаар тангар хөргөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол улсын иргэнийг хэлнэ. Шүүгчид шүүн таслах эрх мэдэл байдаг ч нөгөө талаар иргэний зарим эрхээ хязгаарлуулж, үйл ажиллагаа нь ямагт олон нийтийн хяналтанд байдаг. Шүүгч Монгол улсын нэрийн өмнөөс гаргасан шийдвэрийнхээ төлөө хэргийн оролцогч сүбэгтий байдлаар дүгнүүлэн сайн муу хэлүүлж, хатуу зөөлөн үг сонссоор байгааг харахад шүүгчийн ажлын ачааг хэн дуртай нь үүрээд явхад ахадсан алба гэж дүгнэхэд хэлсдэхгүй. Хүн ажлынхаа хэцүүг бол хүнд ярьж хэлж ойлгож явах хэрэгтэй юм л. Хэлж ойлгуулахгүй бол хүн тэгээ хөндгөөс хараад энэ яг одоо ажил хийдэг хүн нэглэг хэрэг мэдэлтэй юу гэдэг нэг том хүнч гэдэг юм янз янзаар ойлгодог янз бүр юм байдаг байх нийгэмд хүн өөр ойлгох шүү дээ. Аль мэргэжлийг. Мэргэжлийг бол хүнд ойлгуулах асуудал бас чухал. Ер нь шүүгч мэргэжлийг тэдэнд хуульч мэргэжлийг сонгож байгаа хүн бол өөрөө угаасаа цаанаасаа тодорхой эрхийн хязгаарлалт орно гэдгийг мэдчихэж л энэ мэргэжлийг сонгож энэ мэргэжлээр ажиллаж байгаа. Жишээ нь одоо бусад хүмүүс төрийн албаа гэж нар зүгээр л өдөр тутмынхаа ажлыг хийгээл тэг ингээл цалингаа аваа явж байгаа бол миний энэ гаргасан шийдвэрийн үр дүнд одоо Сэлэнгэ аймагт ч гэдэг юм уу бас юм шудраг байдал тогтох хэвээр харагдах хэвээр энэ одоо болохгүй байгаа зүйлийг бид нэр зогсоох хэвээр гэдэг ийм сайхан өсөл эрмэлзэлтэй тийм байдлыг бол нэг тийм хэцүү санагддггүй. Тэгэл тэрийгэл өөрөө тэг хязгаарлал тэгэхээр яг ерөнхийдөө бас нэг үргэлж тийм олон нийтийн элдв юмд оролцох энэ тэрийгэл бүх ийм хязгаарлалтууд мэдээж ирэх өөрт байгаа. Тэгэхээр энийг өөрөө ёс зүгөө баримтлал ажиллах боломжтой л доо. Харин анхан давд заалдах хяналтын шатны шүүхэд одоо ажиллаж байгаа 414 шүүгч 2013 онд нийт 49108 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүгчийн ачаал хэр их байгааг дараах тоо баримтаас илүү дэлгэрэнгүй харж болно. Анхан шатны шүүх 8065 хүнд холбогдох эрүү, иргэн, захиргааны 43089 хэрэг хянан шийдвэрлсэн байна. Харин давд заалдах шатны шүүхээр нийтдээ эрүү, иргэн, захиргааны 4457 хэрэг шийдвэрлсэн бол хяналтын шатны шүүхээр мөн эрүү, иргэн, захиргааны хэрэгээр 1562 хэрэг хянан шийдвэрлсэн байна. Дээрх дүн мэдээнээс үзэхэд шүүгч нь шийдвэр гаргах төвшөнд ачааллын хувьд хэвийн ажиллаж чадаж байна уу гэх асуудал ч урган гарна. Дүүргийн иргэний эргийн анхан шатны 1-р шүүхтэр болохоор одоо өмнө нь Сүхбаатар, Баян зүрх, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчнэр ажиллаж байгаа. За өмнө одоо Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчээс бол 12 шүүгч иргэний эрэг шийдчихсэн, Чингэлтэйгээс 6, Баян зүрх дүүргээс одоо 11 шүүгч шийдчихсэн, иргэний хэрэг шийдчихсэн гэхээр нийт дүнгээр бол нэг 28-29 хүн бол иргэний эрэг дагн шийдчихсэн. Гэтэл одоо 23 хүн ажиллаж байгаа. Энэ болохоор 6 шүүгчийн ажлын ачаал болго бид нар нэмж одоо үүрч байгаа гэсэн үг. За нэг шүүгчдэр болохоор 70-аас 100 нэг хэмжлэл одоо өдөрт байдаг. Энэ нь юу гэж хэлж яах вэ? Нэг шүүгч ер нь бол 140-оос нэг 200 гаруй хүнтэй бол харьцаж идэг гэсэн үг. За шийдвэрсэн хэргийн мөн нэг хэмжлэл бол нэмэгдэж байгаа. Өнгөрсөн оны яг үдийн үеийн байдлаар энэ 3 дүүргийн шүүхийн шийдвэрлсэн хэргийг авч үзэх юм бол нэг 2150 орчим байсан. Одоо бидний шийдвэрлсэн хэрэг бол 2400 гаруй явж байгаа. Тэгэхээр 300 хэргийн хэргийг бол илүү шийдвэрлсэн гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор 600-аас 600 хэмжлэл бол илүү хүлээж авч байгаа гэсэн. Тэгэхээр угаасаа хэрэг маргааны маань тоо өөрөө ихс чинь дээрэс нь ажиллаж байгаа энд хуваарлагдаж ажиллаж байгаа шүүгчийн тоо бол бага байгаа.
үүнтэй холбоотойгоор бол ажлын ачаал бол асар их нэмэгдсэн гэж үзэж байна. Ажлын ачаал бол одоо шүүх маш ихтэй байж байгаа. Энэ бол үнэн. Ажлын ачаал их байна гэдэг бол шүүгч маань өөрөө хүн шүү дээ. Тийм ээ. Тийм учраас энэ хувийн одоо асар олон зүйлүүдэд зольж хойш нь тавьж ийж өөрөө энэ ажлын ачааллыг давхын төлөө амралтын өдрүүдээр энэ төр хөдөлмөрлөдөг ийм зүйл байж байна. За дараа нь ажиллах орчин нэг нүгөө хэлэхэд сайнгүй байж байна. За мэдээж энэ бол шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа, шийдэгдэгч болно. А гэхдээ өнөөдөр бол одоо ажлын орчин ороод үзэхэд бол зөвхөн энгийн стандартын шаардлаганд хүрэхүүгүй юу гэдэг ийм л эргэлзээтэй төвшөнд байж байгаа. Нөгөө мэрэгжлийн өвчин гэдэг шиг тийм одоо янз бүрийн юм их бодож тийм үү өргөлж нөгөө толгоондоо гашлагж муу сайн бодож муу сайн үзэж сонсож явсныхаа тэр югаар л тэр хүн чинь тархи толгой зөх хэмжээр бас зовж шаналж тийм үү зүрхэнд хүртэл нөлөөлөд за зүрхнийх нь одоо юу гэдэг хэмээн алдагддаг тэгээд тэрнээс болоод даралт нэгсдэг гэх мэт юм байна. Үүнээс гадна хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллах, цагдан хорих, захиргааны арга хэмжээ, нэг хэргийг шийдвэрлэхийн тулд хуульд заасан журмын дагуу олон шат дамжлагаар ажиллагаа явуулах, зарим асуудлыг тухай бүр шийдвэрлэх зэргээр тоон утгад тэр бүр нэгтгэн ордоггүй ажиллагааг ээлж дараалан хийдэг байна. Шүүгч рүү бол янз бүрийн зан авиртай, янз бүрийн одоо төрлөх харин шинтэй, янз бүрийн бодол санаатай хүмүүс бол харилцаж зан авир гаргаж идэг учраас тэр бүхэнд бол одоо өөдөөс нь мөн адил зан чанар гаргаад байж болдог. Тэр болгонд одоо төв байж төвчиж одоо тийм ээ голч харилцах ийм одоо шаардлага үүсдэг. Шүүгч шүүн таслах ажлыг хийж гүйцэтгэсний төлөө ямар ч үндэслэлгүй хардуулах, нэр төрөө гутаалгах, гүтгүүлэх, доромжлуулах явдал байнга л гардаг ажээ. Энэ нөхцөлд яах вэ? Бүр хашаа өрөөнд орж ирэл хасгачаал ингээд би одоо ингээд хуулийнхаа дагуу шийдвэр гаргасан та тэгээд давзаалдах шатныхаа шүүхэд давзаал барь гэхэд давзаалдаагүй мөртлөө өөрийнхөө нөгөө бас тийм стрессээ тайлах зорилгоор бүр тийм ашиглаж орлжсэн тохиолдол гарч ирсэн. Бидний өдөр тутмын одоо шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх явцад учрах бэрхшээл тэрийг хэрэгжүүлснийхаа төлөө бусдаас хүлээх доромжил үтгэлэг гарч идэг. Энэ бол амьдрал байдаг. Зүгээр бод жишээ ярихад одоо 90 хэдэн онд шүүгч байхдаа цагаан сарын дараа одоо ялагдах тэр улсуудын ар гэрээс ирж золгох явцдаа чигэн дээр тарин унших гэдэг. Нэг тийм одоо сонин байдлаар за хурал ороод гарахад бол одоо танкимд будаа айлс цацагдсан байх. За зарим төвчээр бармаар одоо илт доромжилсан одоо гэр бүл үр хүүхдийн сайн явахыг харах юмсан гэсэн ийм одоо хандлагаар хандах явдал бишгүй л нэг байдаг үзэгдэл. Гагцгүй энэ хандлагт одоо хүлээцтэй хандах, төвчээртэй хандна гэдэг бол шүүгч хүн өөрийнх нь төлөвчлөөр дамжиж энэ хариуцлагатай энэ хизээж байх ямар ч үед байх энэ шудраг усны хэмжүүр ус энэ албаны нэр төлөв өргөх энэ үүсэлт бол одоо төвчээртэй хандлага нь хүчрхэг байх үндэс юм аа гэсэн ийм байдлаар хандж ажиллаж байна. Янз бүрийн дарамт шахалтууд ирдэг. Тэр үтгэл орж ирээд янз бүрийн юм хэлнэ. Чи энд юу хийж сууж байгаамаар гэж нэг л хүн хэлж байгаа шүү дээ орж ирнэ. Хэрэг нэг тал орж ирэл. Чи тэгсэн байх гэсэн байх. Чамаг одоо ёстой аваад шоронд шондолыг хайчин. Харж байгаараач гээл ингээл. Тийм байнгад биш л да. Ер нь тэгэл нэг 101 гэдэг шиг л хаяа нэг гарч ирнэ. Тийм юм байсан. Тэр болгонд одоо тэгээд ёстой нэг хаттай, төвчээртэй, тулхтай байхгүй бол тэгэл тэрний өнөөс тэгэл өсрөл адилхан тэр хүн чинь аргагүй шүү дээ. Тэгэл хүн чинь бас зөв л гэж бодно л да. Энэ аргагүй хүн бүхэн чинь энэ хүн чинь нэг болчихсон учраас бас л өхөндөө явж байгаа хүн шүү дээ. Бас л тийм үү. Тэгээд тэр хүний өдөөс яг адилхан л босоод өсөж усаал ширээ шаагаад л янз бүрийн хараалаар тусгаад ингэх юм бол тэгээд ямар шүүгч байх вэ? Тэгвэл одоо шүүгчд нөлөөлж болохгүй гэж хүмүүст хэлэх хэрэгээ баталгаажуулдаг. Шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хариуцлага хүлээлгдэг хуулийн орчин бүрдлээ. Энэ бол шүүхийн үйл ажиллагаанд гарч байгаа шинтгэлийн нэг хэлбэр юм.
Шүүгч хэмээх төрийн албыг хашиж байгаагийн хувьд иргэнд хүндэтгэлтэй хүлээцтэй хандахыг шүүгч нар эрхэмлэж байна. Иргэн та шүүгчд хэрхэн хандах нь таны эрх зүйн мэдлэг, зан харилцааны төлөвшөл, хуулиар олгогдсон эрх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Танд шүүхийн шийдвэр таалагдаагүй бол давд заалдах, гомдол гаргаж, цаашлаад Монгол улсын дээд шүүх хүртэл хэрэгээ хянуулах бүрэн эрхтэй. Шүүгчийг хардах эрх танд байгаа боломжийг хуульд заасан аргаар л ашиглах нь илүү үр дүнд хүргэнэ. Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр шүүхийн ёс зүйн хороо шинээр зохион байгуулагдаж, Монгол улсын ерөнхийлөгчийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаар зарилгаар ёс зүйн хорооны гишүүдийг 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 105 дугаар зарилгаар ёс зүйн хорооны даргаыг тус баталж үйл ажиллагаагаа эхлээд байна. Одоогоор шүүхийн ёс зүйн хорооны анхан шатны хуралдаанаар давхардсан тоогоор 85 шүүгчд холбогдох 70 гомдлыг хилдснээс 73 буюу 86% гомдлыг үндслэлгүй гэж үзэж шүүгчд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж 12 шүүгч буюу 14% нь сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор ёс зүйн алдаа гаргасан үндслэлээр шүүгч арга хэмжээ авагдаагүй байгаа нь шүүгчийн төвчхон үзүүлэлтийн нэг илэрхийлэл гэж үзэж болохоор байна. Үүнээс үзэхэд шүүгчийн ёс зүйтэй холбоотой гомдлын ихэнх нь үндслэл муутай гаргадаг ажээ. Статистик талаас манад дээр 100 гаруй гомдол байна. За энэ дунд бол бид нэр ёс зүй хэрэг үүсгэх шаардлагатай гэдэг ёс зүй үүсгэсэн, сахилгын үүсгэсэн, заам үүсгэхээс татгалзаад хариу өгсөн зүйлүүд байна. За сая шүүгчийн ёс зүйн дүрм маань бас батлагдж гараад удаагүй байна. Энэ дүрмийн өөрчлөлт болон түрүүч ёс зүйн дүрмийн зохицуулж исэн хууль хүчингүй болоод шинэ хуулийн дагуу дүрм гарч байгаа учраас бид энэ дүрмээ хүлээсэн процессын хувьд бол ийм зүйл байлаа. Одоо л ёс зүйн хорооны үйл ажиллагаа явагдах бол ямар нэг саад бэрхшээл байхгүй. Хэд хэдэн шүүгч цахилгаан үүсгэсэн ёс зүй зөрчсөн байж болцсохгүй гэж үзсэн. Одоо энэ хэрэгүүд бол нэн дээр шийдвэрлэгдэнэ. Иргэдэд зүгээр сануулхад гэдэг юм уу? Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой зүйлийг бол бид авч хэлцдэг юм. Тэр хүн хуулийн зүйл заалтыг зөв хэрэгжилж үү, мэргэжлийн хувьд ямар ур чадвартай вэ гэдэгт бидэнд хамаадаг. Бидэнд бол тухайн шүүгч өөрийнхөө ёс зүйн хэм хэмжээг сахиж чадчих гинүү. Эндээ холбоотой ямар нэг гомдол байна уу гэж шийдвэрлэдэг. За иргэдийн хувьд усны төгөөмөл хандж байгаа манай дөрвөл гомдол шийдвэрлэлтэй холбоотой нэг бэрхшээл байна да. Энэ нь болохоор хэрэг маргааныг шийдвэрлэх гэж ханддаг. Миний энэ хэргийг ингэж буруу шийдчихлээ. Тийм учраас энэ шийдвэрт өөрчлөлт оруулж өгөөч. Мэдээж бидэнд тийм эрх хэмжээ байхгүй. Харин таны эргийг шүүх шийдвэрлэхдээ ёс зүйн хэмжээ зөрчсөн байна уу? Тантай зөвөсөр харьцсан байна уу? Хэргийн зарим нэг оролцогчтой хувийн харьцаа тогтоосон байна уу гэдэг ч юм уу. Энэ байдлыг нягтлж үз шийдвэр гаргадаг. Шүүгчийн төвчхон хэмжээ хязгаартай байхыг үгүйсэхгүй. Иймд тантай адил амьдрал, хань ижил, үр хүүхэдтэй хүн гэдгийг адилтхан бодоход илүүдэхгүй үзье. Таны хайхрамжгүй хэлсэн үг бүрийн хариуцлагыг ухамсарлан шүүхийн шийдвэрийн хууль ёсны үндэслэлийг төдийлөн ухаж мдэггүйг чинь анзаарч шүүгч гаргасан шийдвэрээ тайлбарлах хүрээнд л хүлээцтэй хандсаар ирлээ. Ийхүү төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх бүхий шүүгчийн эрх мэдэл нь хүний эрх чөлөөг хамгаалах ариун үйлсэд чиглэгдэж байхдаа өөрийгөө золиослох нь шүүгчийн төвчхүү юм. Шүүгчийн төвчхүү бол иргэд хуулийн этгээдэд хүндэтгэлтэй хүлээцтэй хандаж байгаа хандлагын илэрхийлэл билээ. Шүүгчийн төвчхүүд хамаарагдах асуудлыг эрх зүйн хувьд авч үзвэл шүүгчд тавигдах болцол шаардлагад бусдын санаанд хүндэтгэлтэй хандах зан чанартай байх. Шүүгчийн сонгон шалгаруулалтанд орох болцолд хамт олонны доторх нэр хүнд зан төлөвийн байдал. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульч нь олон нийтэд хүндэтгэл, итгэл хүлээх бие авч явах зэрэг олон асуудал хамаарагддаг байна. Шүүгчүнд бол асар олон одоо төрлийн хязгаарлалтууд, асар олон төрлийн бодол санаанууд, асар олон төрлийн тийм ээ өөрийгөө хязгаарлах одоо ийм хүсэл санаанууд төрдөг л доо. Энэ бол өөрөө явж шүүгчийн төвчхүүгээр илэрхийлэгдэнэ. За ер нь энийг багслаад аваад үзье тийм ээ. Ямар одоо төрлийн төвчхүү одоо шүүгчд байх хэрэгтэй мэй гэж. Тэгэхээр нэгдүгээрт бол хувийн эрх чөлөөгөө өөрөө хүссэн хүсээгүй хязгаарлахад хүрдэг тийм үү. Зүгээр жирийн иргэн хүнийг бодвол одоо маш олон төрлийн хувийн эрх чөлөөгөө хязгаарлаж өөрийнхөө ажилд, өөрийнхөө мэрэгжилд одоо тэр цаг заваа зарцуулах болдог. За хоёрдугаарт бол ажлын ачаалал өөрөө маш хэмжээгээр хурж ирдэг. За энэ нь өөрөө мэдээж хамгийн энгийнээр хэлбэл
шүүгчийн гаргаж байгаа шийдвэрээр Монгол улсын нэрийн өмнөөс өгдөг. Тэр нь өөрөө хүний тийм ээ амнаас эрхчлөө эд хөрөнгөтэй холбоотой байдаг учраас ийм байдаг. За 3 дугаарт бол хүмүүсийн харилцааны хандлагыг одоо төвчих шаардлага үүсдэг. За мөн шүүгч болох юм бол шүүгч хүнийг бол нийгэм өөрөө ёс суртахууны дээд үнэлэмж болгон хардаг. Тэр хүнээр үлгэр авдаг. Тийм учраас шүүгч хүн бол үлгэр жишээч ёс суртахууны дээд үнэлэмжтэй байх ийм шаардлага тавьдаг. Энэ бол мөн одоо шүүгчийн төвчгөөтэй холбогдоод ирдэг. За 5 дугаарт бол мэрэгжлийн одоо тусгай шаардлагуудыг хуулиар одоо шүүгчид маш олон төрлийг тавьсан. Тухайлбал одоо шүүгчийн эрх зүйн байдлын хуулиар бол 20 гаруй төрлийн хориглох зүйл байж байгаа. За энэ болгон хүрээ хязгаар бол өөрөө явж шүүгчийн одоо төвчгөөтэй мөн л холбогдно. Тухайн хүнийг шүүхэд ямар нэгэн одоо буруу санаа төрүүлэхгүй тулд итгэл үнэмшил төрүүлэхийн тулд тухайн хүний зан характерт тохируулж харьцах шаардлагатай болдог. Өдөгдөхгүй. Энэ бол одоо шүүхэд гомдохгүй. Энэ нь альва нэг шүүгний шийдвэр хоёр талтай байдаг. Нэг тал нь гомдож байдаг, нэг тал нь баярлж байдаг учраас бид тухайн гомдож байгаад нь зөв тайлбарлаж тухайн шийдвэрээ зөв таниулахаас гадна өдөр тутмын бидний ажлаас гадна одоо өөрсдийнхөө зан харьцаанд хүртэл одоо тийм хоригдлтууд яалч ч одоо хуулинд байхгүй, дүрмэнд байхгүй ч гэсэн өөрсдөө нэгэнт хөвшил болсон тийм хязгаарлалтууд байж. Жишээлбэл орон нутгийн шүүхүүд онцлог байдаг л да. Жишээлбэл төвлөрсөн суурин газар биш учраас хүн ам цөөтэй газрууд тухайн шүүгчийг танихгүй мэдэхгүй хүн гэж тэр газар бүгд таньж байгаа. Ийм учраас тэр өөрийн нийгэмд одоо ажлын бус цагаас чинь бие хэрхэн авчирж байгаа байдал нь бол тухайн хүмүүсийн нийгэмдээ ил байх. Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 1 дор тэг 8 дугаар тогтоолоор Монгол улсын шүүгчийн ёс зүйн дүрмийг баталсан байна. Тус дүрмээр шүүгчийн албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлжээ. Шүүгч хүн хууль биелүүлдэг хэвээр. Өөрөөр хэлбэл өөрөө тэр чинь хууль биелүүлсэн хэсэг талаар шийдвэр гаргах гэж байгаа хүн чинь өөрөө хууль биелүүлэхгүй бол олон нийт шүүгчд итгэхгүй. Жишээлх юм бол шүүгч согтуугаар машин барьж явж агаад цагдаад баригдах юм бол тэр зөрчил гарсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхээс гадна шүүгчийн одоо ёс зүй зөрчсөн гэдгээр сахилгын шийтгэл хүлээх тийм эрсдэлтэй. Яагаад вэ гэхээр хүн одоо архи ухаараа бол тэр хүний шийдвэр гаргах чадвар хязгаарлагддаг. Гэтэл бол шүүгчид маш одоо хүний амьдрал амь те бүх чухал юмтай холбоотой шийдвэр гаргах эрх мэдэл өгсөн шүү дээ. Гэтэл тийм эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүн одоо согтуу байна гэдэг бол олон нийтийн хувьд ялангуяа хууль зөрчиж гин гэдэг бол тэр хүнийг яг одоо ухаанаар хууль тулгуур шийдвэр гаргана гэдэгт бол бас эргэлзэхэд хүргэдэг. Шүүгчдийн холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлөөс 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын шүүгчийн баримтлах ёс зүйн дүрмийг баталсан. Энэ дүрмээр бол одоо юу гэдгийг ямар чиглэлд одоо хоригдсан баримтлал нийгмийн харилцаанд оролцохдоо яах ёстой юм гэхтэл 6 зүйлээр хариулаад байсан. Бүрэн шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ одоо яах ёстой юм гэхтэл 18 зүйлээр хариулж байна. Юу байх вэ? Тухайлбал одоо ингээд одоо танд одоо жишээ хэлье л дээ. Одоо нийгмийн харилцаанд шүүгчийн баримтлах ёс зүйд хоригдсан гэдэг гэхтэл шүүгч одоо байгуулалт зүгээр нэг жишээ хэлбэл шүүгч байгууллын орчинд халтай үйлдэл хийхийг хориглоно байл нэг том заалт болоод байна. Тэгээ мөн нийгмийн алба болон хувийн амьдралдаа бас хориглоно гээл нийтдээ бас 9 зүйлээр хориглоод. Нийтдээ өнөө 62 зүйлээр одоо бид нар дүрмэн боловсроор гаргаад ирсэн чинь түүний 32 нь шүүгчийн аливаа нэгэн үйл ажиллагааг хориглосон байна. Шүүгчээрээс одоо зөвшөөрсөн юм юу байд юм бэ? Одоо зүгээр шүүгчээс гадуураад ажил хийж болохгүй нэ тэр гэдэг. Бид нар ганцхан багшлах хэрэгтэй. Эрдэм хийлгэний ажил хийх хэрэгтэй. Тийм зав заа юм байна уу Монгол улсын шүүгчнэр? Шүүгчийн төвчхөг дотор нь задлж үзвэл ёс зүйн төлөвшөл, зан харилцаа, бие авч явах байдал, хүлээцтэй байх, бусдад хүндэтгэлтэй хандах зэрэг олон асуудал багтах хэдий ч шүүгчид тавигдах шаардлага талаас нь харахад ийм байна. Чөлөөт нийгмийн үндсэн зарчмуудад хөтчлөх нэрт судлаач Найжел Ашфордын гарын авлага номонд хүлээцтэй байдал бол иргэншил юм гэжээ. Олон ургалж үзэл бүхий нийгэмд бусадтай хамтран амьдрахын тулд хүн бүр амьдралаа өөрсдөө удирдан явуулах, бусдын эрх чөлөөг хүндэтгэх шаардлагатай байдаг.
шүүх бие даасан, шүүгч хараа тусаар ажиллах нь эрх зүйн орчин хангагдж байгаа хэдий ч субъектив талаас харахад өнөөдрийн бодит байдал шүүгчдийн төвчхөг сорьсон амаргүй асуудлууд тулгарсаар байна. Шүүгчийн төвчхөө бол шүүх ард түмнийг холбосон нэгэн гүүр болон шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бий болгож буй төвчээр шаардсан ёс суртахууны хэм хэмжээ болсоор ирлээ. Энэний төлөө шүүгчид хэндэж хаанч гомдол эсэргүүцэл тавьж яваагүй нь хэтрүүлэггүй үнэн юм. Энэ төвчхүй шудраг ёсны төлөө эргэн танд хүндэтгэлтэй хандах илэрхийлэл юм шүү гэдгийг энэхүү нэвтрүүлгээр үзүүлэхийг зорилоо. Шүүхийн ерөнхий зөвлөл үзүүлж байна. Монгол улсын нэрийн өмнөс хараат бас байх. Тэр энэ хүрээнд бол их олон зүйл шинжлэхдээ шудраг осон дөрүүлж байгаа маш том хөрөнгө оруулалт Лацсан. Иргэд олон нийтийн саналыг цахимаар болон бичгээр авч шийдвэрлэж байгаа. шүүхийн шинжилгээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль шинээр батлагдсан гарлаа. Ханхан болон давж заалдах хяналтын шатны шүүхэд шүүгчээр ажиллах болон шаардлагыг наривчлан тодорхойллоо. Шүүгчийн хараат бус байх зарчим баталгаа шинжлэгдлээ. Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг хөдөлдөг боллоо. Шүүгчийн хариуцлагыг тодорхойллоо. Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглолоо. Ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайд, улсын их хурлын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллага, бусад аливаа байгууллага албан тушаалтан иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох нөлөөлөхийг хориглоно. Үүнийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчийн хараат ус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхойллоо. Шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөд халдахыг оролцсон иргэн албан тушаалтан төрийн болон төрийн бус байгууллага хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүй этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл.